За амьдрал дээрх зарим зүйлүүд болохоор амар гоё бүтээл, зарим нь ерөөсөө бүтдэггүй. Шалтгаан нь болохоор цаана нь хууль ажиллаж байгаа. Тэр нь болохоор law of attraction буюу таталцлын хууль. Өөрөөр бас universal law буюу орчлон ертөнцийн хууль гэж нэрлэж байгаа. За энэ талаар сүүлийн үед маш олон судалгаанууд хийгдэж байгаа. Шинжлэх ухаантай холбоод neuroscientistууд бас маш их гоё судалгаанууд хийж байгаа. Өнөөдөр би тэгэхээр law of attraction буюу таталцлын хуулийн тухай ярив. За бидний ингээл яг амьдрал дээр болсон бүтсэн хүснээ авсан тэр зүйлүүд болохоор цаана нь хоёр зүйлүүд яг явагдсан байдаг. Эхнийх нь болохоор яг тэр бүтсэн зүйлүүдийг бид нар авна гэдэгт итгэлтэй байсан байдаг. Яг энийг авна болно бүтэн яг энэ хүнтэй бараг суун энэ хүнтэй үерхэнч гэдэг юм уу те. Гэ бүр яг өөр ямар ч эргэлзээг өгөөд бүр шулуудсан шийдсэн өөр ямар ч сонголт байхгүй гэд магадгүй бодсон тийм итгэлтэй зүйлүүд нь амьдрал дээр бүтсэн байдаг. За хоёр дахь нь болохоор яг тэр зүйл бүтэн гэдэгт нь эргэлзэж айж санаа зовж биш яг дотроо зүрхэндээ тийм санаанд нь багтцсан байдаг. Итгэлтэй. Яг ингэдэг юм болж бүтэх юм шиг тийм мэдрэмж, тийм бодлоод өөрөөс нь дандаа гарч ирсэн байдаг. Яг ухраага бодоод үзэх юм бол бид нар болсон зүйлүүд маань тийм байгаад болоогүй зүйлүүд маань болохоор дандаа эргэлзсэн зүйлүүд байдаг. За, таталцлын хуулийн 3 маш чухал үндсэн зарчим байна. Эхнийх нь болохоор like attracts like буюу ижил зүйлээ татдаг. Ерөнхийдөө болохоор эерэг зүйлээ сөрөг зүйлээ татдаг гэд ойлгочиход болно. За жишээлбэл бид нар ингээд нэг сав байлаа гэд өөрсдөө бодоход 80% нь юугаар дүрсэн байна вэ гэдэг нь чухал. Хэрэв миний дотор би ихэвчлэн баяр баясгалантай, урам зоригтой, эрч хүчтэй, тийм өөдрөг, за магадгүй заримдаа зүгээр хэвэн, одоо талархалтай явдаг бол надаас тийм энергиуд орчлон ертөнцид илгээгдэж байгаа. Тэгээ эргүүлээд би тийм үйл явдлаа, хүмүүсийг, орчин нөхцөлийг, боломжуудыг өөртөө татаж бий болгож байгаа. Бүтээж байгаа. За хэрвээ би хөвчлэн яарсан, сандарсан, зовсон, зүдэрсэн, бухимдсан, санаа зовсон, ууралсан, гомдсон тиймэрхүү төлөвдөр хөвчлэн миний сэтгэл зүй явдаг бол би өөрлөгөө дандаа тийм орчин нөхцөлийг, тийм хүмүүсийг, тийм үр дүнг, колтлуудыг өөрлөгөө дандаа татчихна гэсэн. Яг энийг like attracts like буюу ижил зүйлээ татдаг гэж хэлээд байгаа гэсэн. За neuroscientist Dr. Tony Schwartz-ийн судалгаанаар болохоор сэтгэл зүйн шарах гэмтэл нь ижил түвшний хүмүүс бие биендээ илүү татагддаг гэсэн судалгаа хийсэн байна. За тэрний үг гэхээр бидний сэтгэл зүйн гэмтлийг хамгийн ихтэй 10, хамгийн багадаа 1 гэж үзвэл минийх 6 гэж бодох юм бол би яг өөртөө ажиллах нь 6 түвшний гэмтсэн хүнтэйгээ илүү ойлголцох, илүү таталцах, илүү татагдах магадaltaй гэсэн. За тэгэхээр ингээд гэмтсэн, шархалсан гэхээр сонь сонсогдчих магадгүй. Гэхдээ ерөнхийдөө болохоор ихэнх хүмүүсийн дотор сэтгэл зүйн хувьд тийм тодорхой хэмжээнд гэмтсэн, шархалсан зүйлүүд байдаг. За жишээлбэл нэг энгийн жишээ ингээд аваад үзэхэд хэрвээ чи ингээд ямар нэгэн дэлгүүрт ороход ингээд худалдагч нь чамайг үл тоомсорлох тийм үйлдэл гаргахад чиний уур хурж байгаа, бухимдал төрж байгаа, эсвэл чамд маш тухгүй мэдрэмж төрж байгаа бол чи өөрийгөө үнэлэх үнэлэмжийн асуудалтай байж магадгүй гэсэн. Жишээлбэл бүрэн дүүрэн өөрийгөө үнэлдэг биш байж магадгүй гэсэн. За гэх мэт. За дараагийн нэг жишээ нь болохоор хэрвээ ойр дотны хүмүүсийн чинь жижигхэн алдаа, жижигхэн ингээд зөрүүлж хэлсэн юмнууд нь ингээ уучлахад чамд маш хэцүү байдаг бол ботгоор гомдоод байдаг бол чи бусдад итгэлийн асуудалтай буюу trust issueтэй бас байж магадгүй гэсэн. Гэхдээ бидний ингээл хариу үйлдэл үзүүлдэг, ялангуяа харилцаанд хариу үйлдэл үзүүлдэг юмнууд дандаа ямар нэг юм асуудлуудын үр дүнгээс гаралтай холбоотой байдаг гэсэн. За ерөнхийдөө тэгэхээр эерэг төлөв дээрээ ихвчлэн байдаг бол эерэг зүйлүүдийг илүү өөрлөгөө татна, сөрөг төлөвдөр илүү байдаг бол сөрөг зүйлүүдийг өөрлөгөө татна гэсэн. Тэгтээ эерэг байх гэдгийг toxic positivity-тэй ерөөсөө андуурчлахгүй. Энийг маш сайн ялгаж ойлгох хэрэгтэй. Toxic positivity-гийн нэг жишээ нь юу вэ гэхээр хүмүүс ингээд дотроо ингээд амар хэцүү байхад наанаа ингээд
nice зан гаргаад эсвэл ингээд хүмүүстэй айтайхан харьцахыг бодоод эсвэл эерэг хүн бай гэд үүргээ ингээд хүчлээд идэг. Тэгээд ийм дүүр бүтээгээд идэг. Тэр бол ерөөсөө буруу. Эсэргээрээ ажиллана. Яагаад гэхээр тэр сэтгэл хөдлөлүүд, мэдрэмжүүд чамд төрөөд байгаа тэр сөрөг юмнууд чинь чиний дотор болохгүй байгаа нэг зүйлийг мэдээлээд байгаа. Нэг байна уу, хэд байна уу? Тэр зүйлүүдийг мэдээлэл болгож өгöd байгаа гэсэн. Чиний дотор хүн чинь нэг ийм юм болоод ин шүү, энэний учрыг болоорой, энтэй ажиллаарай гэж чамд гаргаж өгöd мэдээлэл өгöd байгаа хэлбэр нь мэдрэмж болон сэтгэл хөдлөл. Одоо тэр уур бухимдал, гомдол, харамсал ч юм уу, хатаархал ч юм уу, тэд нар ч өөр нэг мессеж өгöd байна гэсэн. Тэгэхээр тэрийг мессежийг аваад тэрнтэй ажиллаад өөрийгөө айгуу гоё эдгээгээд хэвэн төвшөнд аваач хэрэгтэй. Тэрнээс биш ингээл за энэ сөрөг энэ нь эерэг гэл сөргөө хаа ийм байж болохгүй зүгээр эерэг бай гэл үргээ ингээд дарамтлаад байх биш. Тэр мэдээллүүдийг аваад хэрэгтэйгээр ашиглах хэрэгтэй. За бас нэг зүйл нь болохоор таталцлын хуулийг ерөөсөө дүр эсгэх боломжгүй, ерөөсөө хуурах боломжгүй гэсэн. Чи гаднаа ямар ч одоо сайн сайхан дүр бүтээгээд сайн хүн байгаад бусдад ингээд маш их ингээд сайн сайхан үйлдэлүүдийг гаргаж байгаа ч гэсэн чи дотроо өөртөөгөө тийм онцгой харилцаатай бол чи дотроо ингээд ийм гоё мэдрэмжтэй биш, дотроо амьдралынхаа талаар тийм ч сайн сайхан мэдрэмжтэй биш бол чамаас тэр сайн сайхан биш тэр мэдрэмж чинь л орчлон ертөнцөөс сигнал өгч байгаа. Гаднаа бүрдүүлсэн тэр дүр чинь ямар ч хамаагүй. Чиний дотроо зүрхэндээ юу мэдэрч чинь, чиний өөрийгөө юу гэж үнэлж чинь, чиний амьдралаа юу гэж үнэлж чинь, чи дотроо ямар мэдрэмжтэй байдаг тэр мэдрэмж чинь л гадагшаа очино. Гаднах бүрдүүлсэн дүр мөрчөн бүр ямар ч хамаагүй. Тэгэхээр энийг маш сайн ялгаж сайлах хэрэгтэй. Дараагийн 2 дахь зарчим болохоор энэ дэлхий дээр байгаа бүх зүйл энерги дурсан байдаг. Хоосон орон зай гэж энэ дэлхий дээр ерөөсөй байхгүй. Бүх зүйл ямар нэгэн энергийн партиклаар дүүрсэн байгаа. Тэгэхээр миний дотор бүх зүйл дүүрсэн байлаа гэхэд тэгсэн мөртлөө надад сайн сайхан юм байхгүй. Би илүү сайн сайхан юмыг оруулж ирэхээ хүсэж байна гэдэг чинь миний дотор сөрөг зүйлүүд, хэрэггүй зүйлүүд байна гэсэн. Тэгэхээр тэр сайн сайхан авах гээд байгаа зүйлээ тэр болох гээд байгаа хүнээ болохын тулд эхлээд саваа суллах хэрэгтэй, зай гарах хэрэгтэй. Тийм учраас өөрийн дотор юу байна гэдгийг эхлээд анзаараад, таньж мэдээд, ойлгоод, шаардлагатай явуулах юмээ явуулаад, суллах юмээ суллаад, тавьж явуулах юмээ тавьж явуулаад, эдгэх юмээ эдгээгээд тэгээд зай гаргасан цагт сайн сайхан юм ирэх боломжтой. Зай байхгүй үед ямар сайн сайхан зүйл ирэх боломжгүй. Тэгэхээр эхлээд саваа бэлтгэх хэрэгтэй. Бид нар болохоор ингээл шинээр өөртөө шинэ мэдлэг нэмээл, юм савраал тэгэл өөрийгөө янз бүрийн юмар ингээл хөгжүүлээд байдаг. Гэхдээ яа ингээл дотор ороод дотоод мэдлэг болоод буцаж гоёор гараал нэг их ухаантай болоод байгаа ч юм байхгүй. Эсвэл нэг хаз жаргалтай хүн болоод исэн юм байхгүй байгаа бол магадгүй бид нар эхлээд хоосолж иж дараа нь тэрийг оруулах хэрэгтэй байсан байдаг. Тэгэхээр энергийн хуулиар саваа бэлт, энерги бэлт тэгээд хүлээж ав. За 3 дахь нь болохоор одоо цаг хамгийн төгс, одоо цаг хамгийн чухал. Яагад гэвэл одоо цагт дандаа сонголт байдаг. Өнгөрсөн бол өнгөрсөн бид нэр сонголтгүй гэж боддог. Ирээдүйг бол болоог байгаа зүйл. Яг одоогийн чиний байгаа мэдрэмж, сэтгэл хөдлөл, үйлдэл, зан төлөв, энерги чи ямар байна? Тэр зүйлийг чи үрдэн ирээдүй болно. Тэгэхээр одоо цагаа бүрэн сонголт хийх хэрэгтэй. Бид нар ягаад одоогийн байр барьшил дээр өөр сонголтуудыг хийгээд өөр үр дүнгээ авч чаддгүй дандаа нэг юм хийгээл нэг сонголт аваад байдаг гэхээр бид нар тарих бол ерөөсөө автомат үйлдэлийг маш их дэмждэг. Бүх давтагч байгаа үйлдэлүүдийг автомат болгоод яг тэр автоматуудыг нэг удаа зогсоогоод яг давтагддаг зүйл дээрээ давтагддаг хариу үйлдэл үзүүлэхээс өмнө зогсолт хийгээд зогсоогоод шал өөрөөр харъя гэд ухамсартайгаар сонгоод үтсэн цагт шал өөр үр дүн гарах боломжтой байдаг. Бид нар олж хараагүй амар олон зүйлүүдийг бүр ингээ нүдний өмнөө гаргаж ирээд харах боломжтой байдаг. За энээс бид нар тэр хүсэж байгаа зүйлүүдэд оруулж ирэх бас нүд нэгддэг. Гаргалгаанд гарч ирдэг, боломж нь нэгддэг, орчин нөхцөл нь бүрддэг. Сонголттой учраас одоо цаг хамгийн чухал. Өчигдөр чи ямар ч мэдрэмжтэй байсан байж болно. Өчигдөр чиний амьдралд юу ч тохиолдсон байсан болно. Гэхдээ бид нар өнөөдрийг бүр ухамсартайгаар сонгоод өөр хариу үйлдэл үзүүлээд өөр үр дүнгээ авах боломжтой.
тэр олон удаа өөр сонголтуудыг хийгээд байвал биднэрт neural pathway буюу тархины бүр шин ингэж бодох замналыг бүтээгээд тэрийгээрээ шин сууг гаргаад тэр шин суугаараа шин гой зүйлүүдийг өөрлөгөө татах боломжтой. Энэ бол бүр маш гоё зүйл байгаа. Бүх зүйлийг хүссэн цагтаа амьдралынхаа хизээч ямар ч үед ямар ч насан дээрээ бид нар өөрчлөх боломжтой. За одоо цэгийн бас нэг чухал зүйл нь болохоор яг энэ мөчөд яг өнөөдөр яг чиний урд хийх ёстой юу байна? Тэрийгэ бүрэн дүрэн хийх. Дүр эсгэж, дуртай дургу хийж, хойшлуулж, зүхтааж, эсвэл үзэн ядаж тийм зүйлийг хийж болохгүй, тийм харилцаанд байж болохгүй. Энэ зүйл чи өөрөө дахиад өөрөөс чинь нөгөө юм зовсон зүдэрсэн сигналыг орчлон ертөнцид илгээгээд дахиад бүр давтагдсан, эргэлцсэн, дуусахгүй тийм циклийг бүтээчихэж байгаа. Тийм болохоор хэрвээ чиний урд хийх ёстой зүйл байгаа бол тэрийгэ бүрэн дүрэн хийх ёстой. Заавал ямар нэгэн үйлчлэлийг хүн хийж явах ёстой, юу ч хийхгүйгээр юу ч аавна гэдэг зүйл хороо ертөнцид ерөөсөй байхгүй. Тэгэхээр чи юунд хувь нэмэр оруулах ёстой байна? Чи юунд өөрийгөө чадварыг, өөрийнхөө зүйлүүдийг өгөх ёстой байна. Тэгээд эргээд чи эргэлтэнд оруулаад өөр шимэнд хүртэх ёстой байна. Тэр зүйлээ хийх ёстой. Магадгүй чи дургу байгаад чамд сонголт байгаа бол чи тэр сонголтыг хийх ёстой. Эсвэл чамд сонголт байхгүй бол чи тодорхой хугацаа тавиад тэр зүйлүүдийг шийдвэр гаргаад окей би ийм хугацаанд энэ зүйлийг хий. Гэхдээ зовж зүдэрч биш. Тийм сонголтыг хийх ёстой. Тэгэхгүй ийм хоёрын хооронд хэлэлцсэн тийм ойлгомжгүй тодорхойгүй сигналыг ерөөсөө орчлон ертөнцид илгээж болохгүй. Тэгэх юм бол тодорхойгүй үр дүнгээл буцаагаад авна гэсэн үг. Тэгэхээр маш тодорхой ойлгомжтой, фокустай байх хэрэгтэй. Яг анхаарал чинь хаана байна? Энерги чинь яг тэнд сугларна. Энерги чинь байгаа газар тэр зүйл бүтэж идэг. Бодит амьдрал дээр бий болж идэг. Тэгэхээр юу бүтээмээр байна? Тэрэндээ фокуслал. Тэгээд тэрийгэ бодит амьдрал дээрээ ав. Ерөөсөө ийм зарчимтай. Ерөөсөө тэгэл дуртай дургүй харилцаандаа байгаал дуртай дургүй тэр ажиллаа хийгээд ч юм уу дуртай дургүй юм хийгээл ах юм бол тэр чинь өөрөө бүр ингээд маш их өөрийг нь зовоон тэгээд цаашгаа депрешн янз бүрийн сэтгэл зүйн олон асуудлуудыг үүсгэн тэг бүр ингээд ийм маз жаргалгүй маш хэцүү төлөвд хүнийг аваачдаг. Тэгэл дуртай дургүй байгаалаа эсвэл ойлгомжгүй байгаалаа гэдэг чинь ерөөсөө маш хортой гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр дандаа ингээд өөртөө дотроо шийдлүүдийг гаргаад өөртөө тэр юу гэж оноох гарчгуудыг өгөөд зэгцлээд өөрийгөө дандаа ингэж одоо энэ чинь өөрийгөө маш care хийж байгаа санаад явж байгаа хэлбэр байхгүй. Хэрэгтэй хэрэггүй ингээд хогоор өөрийгөө дүүрэхгүй, хэрэгтэй хэрэггүй янз бүрийн төлөвдөр өөрийгөө аваачаал тэнд нь гацаагаал орохгүй, дандаа суллаал чөлөөлөл учрыг нь олоод тэгэл нэг бол өөртөө ингээд бүр ингээд унах тэр сэтгэл зүйн бүх юмнуудаа мэдрэх боломжийг өгөөл хүлийн зөвшөөрөл рүү наваачих тий. Эхлээд дандаа хүлийн зөвшөөрөл явагдчих л дандаа өсөлтүүд араас нь явагддаг. Өөрийгөө ингээл өстой муу байна, юм байна, тийм байна гэл ингээл шүүж шүмжлээл ингэх биш. Бага магадгүй мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжүүдийг нь хүлийн зөвшөөрөө задлж гаргаад тэгээд ингээ явуулах юм бол тэрний дараа нөгөө нэг юм оюун ухаан чинь ингээд юм илүү clear юм одоо тунгалаг болоод илүү сайн ажилдаг. Тэг ингээд нөгөө нэг ингээд юм баригдсан гацсан юмнууд чинь ингээд хөдөлгөөнд ороо сулраад ингээд яваад ирэнгүүт чинь чиний жинхэнэ дотор байгаа тийм гоё хөөрхөн чи гарч ирээд тэр чинь ажиллаад эхлэх юм бол бүр ингээд маш гоё үр дүнгуудыг ингээд хэрэгжүүлээд өөртөө татаад хийгээд эхэлдэг. Хүн угаасаа тэгж зовлондоо төлөвтөр тэгж удаан явах зориулдаггүй. Тэгэл юм бол тэгэл ерөөсөө хамаг доторх системүүд нь гинтэл байнгын чи бодолтой ингээл бүр дээр үеэр бодох юм бол байнга чамайг арслан хөөж байгаа юм шиг тийм байдал дээр бид нар өөрсдөө авчиад байгаа байхгүй. Тэгэл явах юм бол бүр бүхэл амьдралынхаа 20 жилийг 30 жилийг 50 60 жилийг арслан хөөж байгаа юм шиг сэтгэл зүйдэр өөрийгөө аваад явах юм бол хүний бие чинь тэгж амьдрах зориултгүй. Амрах үедээ амраад нөхөн төлчих юм хийгээд тэгээд цэнэглэгдээд явж явах хэвээр байтал тэгээд дандаа тийм төлөвдөр авал хурдан илгэтэл
Тэгээ бүр ингээд ажиллаж чадхаа болоод бүр эсрэгээрээ буруу ажилдагч болно. Тэгэхээр энэ зүйлүүдийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. Өөрийгөө тэгж хүчилж, янз бүрийн юмнууд дээр тааруулаад, зовж зүдэрч биш, дандаа шийдлүүдийн өөртөө гаргаж өгөөд тэгээд хөгжөд явж байгаа хэрэгтэй. Ерөөсө гол санаа нь бол тэр гацсан, ойлгомжгүй, эсвэл ийм зовсон, зүдэрсэн төлөвт өөрийгөө удаан барьж ерөөсө болохгүй. Тэндээс заавал ингээд за би удаад энэ шүү, нэг ийм юм болохгүй шүү гэж ингэж awareness-тай бүр байнга байх хэрэгтэй. Тэгээд тэрнээс гарч явах хэрэгтэй. Орж болно. Гэхдээ удаж болохгүй. Тэгэл ороод гараал гэж болно. Тэгээд сүүлдээ бүр ингээд гарсан төлөв нэлээ болоод нэх орохгүй хөнгөө ороод буцаа гарчдаг. Тийм төлөв дээр очино. Тэгжиж энэ таталцлын хууль чинь бүр амар гой галзуу гоё ажиллана. Бид нар ингээд амар гой зүйлүүдийг ерөөсөө олж харах нүдгүй ингээд амьдарч идэг. Магадгүй ингээд хажууд байгаа хүнээ болохгүй байх, бүтэхгүй байх гэдэг ч юм уу. Эсвэл миний тэр чинь болохгүй, нэм чинь болохгүй байх гэл. Эсвэл өөрийнхөө бүр гадаад байдлыг хүртэл ингээд энэ муухай, энэ сайхан гэл ингэж идэг. Гэхдээ энэ бол зүгээр бүр ингээд амар доошоо унтсан байгаа хандлага байгаа байхгүй юу? Тэгэхээр яг үндэ бид нар бүр ингээд өөрийгөө гоё амар гоё засаал, гоё болоод хидгээгээл шинэ майндсетийг өөртөө суулгаад ирэнгүүт нөгөө ингээд амар онцгүй гэж харж исэн зүйлүүд чинь хамгийн гоё зүйлүүд болж таарал тэндээсээ бүр гоё гоё юмнуудыг ингээд олж хараад тэрийгээ бүр ингээд үнэлээд эхэлдэг. Тэгэхээр чи ингээд ямар нэг юм голоод байгаа бол өөрийнхөөч бай, эсвэл орчин тойрныхооч бай, эсвэл харилцаагаач бай голж байгаа бол эхлээд зүгээр ингээд өөр дээрээ ажиллаа л үзээ. Тэрний дараа үнэхээр муухай байвал тэрийг магадгүй өөрчил харин гой зүйлүүдийг олж харж байвал чи тэндээ тэгээд л тэр зүйлийг хөгжүүлэх хэрэгтэй. За таталцлын хуулийг яг бодит амьдрал дээр бий болгоход 3 алхам байна. Хамгийн ихнийх нь болохоор юу хүсэж байгаагаа хүс, юу хүсэж байгаагаа л бод. Хүмүүс яг үндэ хүсэж чаддгүй. Бас бодож чаддгүй. Энэ нь юу гэж байгаа гэхээр нэг зүйлийг хүсэж байгаа ч гэсэн хүсэхгүй байгаа юм шиг зүйлүүдийг гаргаад байдаг. Тэрний юу вэ гэхээр нэг зүйлийг хүсэж байгаа ч гэсэн тэр зүйл болохгүй, бүтэхгүй байх мянган шалтгааныг өөртөө гаргаад хэлсэн байдаг. Тэгээ ийм зүйлүүд бодоод байвал тэр чинь хүсэж байгаа гэдэг нэг ийм мессеж өгөнгөтэй дараа нь хүсэхгүй байгаа мянган мессеж илгээч гэр чинь тэр зүйл чинь хизээч бүтэхгүй. Тэгэхээр юу хүсэж байгаа л бод тэгээ өөр хүсэхгүй байх тухай мянган шалтгааныг зүгээр хай. Хизээч тэрийг битээ бод. Юу хүсэж байгаагаа маш хүчтэй бод. За хоёр дахь нь болохоор тэр хүсэж байгаа зүйлээ хүлээж аавна гэдэгтээ итгэлтэй бай. Тэр хүсэж байгаа зүйлээ хүртэх эрхтэй гэдэгтээ итгэлтэй бай. Бид нар болохоор яадаг вэ гэхээр тэр болох болов, бүтэх болов, авах болов, яах болов гэдэг юм эргэлзээд байдаг. Ерөөсө бүрэн итгэдэггүй. Шууд л итгэлтэй байх хэрэгтэй. Би ийм зүйл хүсэж байна, би ийм зүйлээ аавна. Тэгээ болоо. Амжилтанд хүрсэн хүмүүс дандаа энэ хуулийг ашигласан байдаг. Нэг зүйлдээ шууд шулуун фокуслаад tunnel vision-гээр хараад тэгээд тэр зүйлдээ бүрэн зориод тэгээд тэр зүйлийнхаа үр дүнг авсан байдаг. Тэгээ бүр ингээд аль хэдийн итгэлтэй байдаг. Би амжилтанд хүрнэ. Би ийм зүйлийг бүтээн гэдгээ бүтээхсээ өмнө харцсан. Тийм хүмүүс илүү амжилтанд хүрдэг. Тэгэхээр яг тэр хүртэн гэдэгтээ бүр одоогийн энерги нь ингээд бэлэн болцсон явж байгаа гэсэн үг. Зүрхнээс нь бүр ингээд тэр зүйл болж бүтэж байгаа гэсэн тийм бүр долгиос ассан, баярлсан, зорьсон тийм мотивацтай энерги гарч байгаа учраас тэр мотивацтай энерги чи өөрөө тийм сигнал өгөөд буцаагаад эргээд үр дүн авч байгаа. За гурав дахь нь болохоор тэр хүсэж байгаа зүйлтэйгээ чи яг энергийн нэг түвшинд байх хэрэгтэй. Vibrational match болох хэрэгтэй гэсэн. Тэрний юу вэ гэхээр за бид нар мэдээж дандаа сайн сайхан зүйлүүдийг хүсэж байгаа. Гой, эд баялаг, одоо мөнгө төгрөг энэ бол мэдээж амьдралд хэрэгтэй сайн зүйлүүд, төлсүүд. За сайхан харилцаа, хайр, амжилт, эрүүл мэнд, аз жаргал гэх мэт дандаа сайн зүйлүүдийг хүсэж байгаа. Мод зүйл хүсдэг хүн гэж байхгүй бах. Тэгэхээр энэ сайн зүйлүүд чинь болохоор дандаа өндөр энергийн vibration-тай байдаг зүйл гэсэн. Дандаа өндөр энергийн хэлбэлцэлт байдаг тийм зүйлүүд. Тэгэхээр чи өөрөө ингээд өндөр энергийн биш ингээд доогуур энергийн хэлбэлцэлтэй байх юм бол
тэр зүйлээ чи хүлээж авч чадахгүй. Чамдаа нэг төвшөнд энергитэй болохгүй байгаа зүйлийг чи амьдралдаа бүтээх ямар ч боломжгүй. Тийм болохоор хүсэж байгаа зүйлүүдээ авахын тулд хүн ерөнхийдөө баяр баясгалантай, уран зоригтой болж бүтнэ гэсэн тийм итгэлтэй энергитэй явж байгаа хэрэгтэй. Тэгхгүйгээр зэвэм юмнууд болж бүтэхгүй байх, ингэж болохгүй байх гэл дандаа л сөрөг юмнуудыг олж хараад эсвэл ингээл хүн амтанд татаархаал, эсвэл ингээл хүн амтантай муудалцаал, эсвэл тэндэж байгаа нэг хүн амтны амьдрал шүүгээл шүмжлээл тэгж байгаа хүн бол хизээж тэр сайн сайхан зүйлээ бүр хизээж авахгүй бүр хол зүрнэ. Бүр шал өөр замаар хойш тийш явна гэсэн. Энэ бол маш чухал бидний гаргадаг алдаа болохоор юм. Бодоод идэг, зориод идэг. Гэхдээ одоогийн байгаа байдал нь ерөөсөө тэрнтэйгээ бүр авахар хэмжээний биш байдалтай яваад идэг. Өдөр тутмын амьдрал чинь ямар вэ? Тэр чинь л ирээд болно шүү дээ. Өдөр тутмын амьдралдаа ингээл ямар ч зориггүй, эсвэл ирч хүчгүй, эсвэл ингээл амьдралын уран зориггүй байгаа хүн ирээдүйд сайн болно гэх ямар ч боломжгүй. Энэ бол хизэж ажиллахгүй. Яг тэр өнөөдөр байгаа уран зориггүй, амьдралын ирч хүчгүй, тийм зориггүй байдлаа л ирээдүйдээ дахин л авна гэсэн үг. Хизэж чи өөрчлөн тэр үед өөрчлөсөн үр дүнгээ авна. Бүр ингээд маш шудраг ойлгомжтой хойлоо. За яг эдгээрийг хэрэгжүүлж чадах юм бол тэгэл ерөөсөө хүссэн бүхнээ татдаг чи сорон залж байгаа гэсэн үг. За ер нь нэг иймдээ гээд ийм дотроо нэгэн бодчихгоо тэр чинь бүр ингээд бодит амьдрал дээр дараа нь ингээд яг биелцдэг. Тэгэл хүсэж байгаа зүйлүүд нь ингээл жижиг зүйлүүд ч гэсэн ч гэсэн яг ингээл бүтээл болоод тэнийг юм нэх их зовоод байхгүйгээр бодох төдийд л зарим зүйлүүд нь үнэхээр гоё болж идэг. Тийм төлөвдөр очино. Тэр бол зүгээр чи ингээд тэр чигээрээ бүр ингээд юм долгиолсон бүх сайн сайхан зүйлдээ нэг ингээд төлөвдөр очсон байна л гэсэн. За энийг үнэхээр ойлгоод хэрэгжүүлж чадах юм бол бид нар амьдралаа маш гоё баланстай тэгээ тийм амар тайван дотроос гоё юм аз жаргалтай тэгээд бүх зүйлийг харах өнцгүүд хүртэл маш гоё өөрчлөгддөг. Тэгээ бүр ингээд амьдралыг харах өнцгүүд чам тохиолж байгаа юмнууд хүртэл бүр ингээд оронгоороо эргээд бүр юм шал өөр төвшний чихэм болцдог. Энэ бол үнэхээр гоё зүйл. Тэгээд дараа нь энийгээ яаж илүү тогтмол болох вэ гэдэгт ажиллаад явцдаг. Мэдээж энэ чинь янз бүр болно басна. Гэхдээ тэр болгонд тэгтлээ их унаад авахгүйгээр тэгтлээ их ганхаад авахгүйгээр яг нэг төлөв дээрээ тэрнээсээ дээшээгээ явж чаддаг болчихно. За бас нэг чухал зүйл тэгээ эрэг бай. Ерөнхийдөө эрэг төлөвдөр гингүүт зарим хүмүүс бас яадаг вэ гэхээр ерөөсө бүх хүнд таалагдах гээд бүх хүнд гоё хандах гээд өөрийнхөө үн цэнийг унгаагаад бас тэгээд өөрийнхөө хэл хязгаарыг ингээд зөрчүүлэн байран ингээд эрэг хүн байгаад идэг. Энэ бол ерөөсөө ямар ч хэрэггүй. Яагаад гэхээр хэрвээ чи ингээл өөрөө чинь хэл хязгаарыг зөрчсөн ч хамаагүй ингээл бусад таалагдах гэл яваад байгаа бол чи өөрөөсөө би үнцэнгүй гэсэн мессежийг л өөрөөсөө гаргаад байгаа гэсэн. Тэгэнгүүт тэр өөр чинь гарч байгаа үнцэнгүй гэсэн мессеж чинь яг л өөрлөгөө дахиад чиний үн цэнийг үнэлдэггүй мэдэрдэггүй тийм хүмүүсийг орчин нөхцөлийг үйл явдлыг үр дүнгуудыг л өөртөө татаад байна гэсэн үг. Тэгэл дахиад нөгөө үн цэнгүү гэдэг юм гаргаал батлал юм дуусахгүй сайкл явж байгаа байхгүй юу. Тэр энэ зүйл бол бас маш чухал. Тэгээ ер нь бол энэ бүх таталцлын хуулийг хэрэгжүүлэх одоо бүх хүссэн зүйлээ амьдралдаа авч ирдэг тийм төвшөнд очихын хамгийн гол суурь нь бол өөрийгөө үнэлэх үнэлэмж. Тэр бол бүх зүйлийн суурь нь. Тэр зүйл өөрөөр шилэн байгаад маш амархан хагараад бүр ингээ өөрөө хүртэл тэргээ ингээд эвдэж байгаа бол тэр дараагийн сайн сайхан зүйлийг бүтээх ер нь бол боломжгүй. Урт хугацааны тийм суурьтай жинхэнэ аз жаргал, тийм амар тайван байдал, жинхэнэ тийм гоё хөгжлийг авч ирсэн тийм зүйлүүдийг бол бүтээхгүй. Өнгөц зүйлүүдийг богино хугацааны амжилтыг бол бүтээж магадгүй. Гэхдээ урт хугацааны дээрэс нь чамаг ингээд зүгээр л аз жаргалтай тайван амьдруулах тийм зүйлүүдийг бол бүтээж чадахгүй. Тийм болохоор
өөрийгөө үнэлэх үнэлэмжээ маш бат бөх хэр баргийн өмнө ганхаад байдгүй. Тэгэл хэр баргийн хүнээ ингээд янз бүрийн хариу үйлдэлт ингээд гимтээд байдгүй, реакцлаад байдгүй, тэр болгоно нь ингээд чиний дотор руу нэвтрээд байдгүй. Тийм гахашгүй бас ийм гоё хамгаалттай тийм төлөв дээр л очих хэрэгтэй. Тэгжиж ерөнхийдөө дараагийн тийм магнетик болох тийм гоё зүйлүүдийг бүтээх тэр гоё зүйлүүд чинь яг энэ суурин дээр босно гэсэн үг. За өнөөдрийн ярих зүйлүүд маань энэ хүрээд ингээд өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр ярьсан зүйлүүд маань нэг хүнд санаа, харах өнцөг, бодол төрүүлсэн байх гэж найдаж байна. Тэгээд баярлалаа.